За сайн байцгаана уу, шинэ контентоор уулзаж байна. Тэгэхээр би яг өнөөдөр унтаж байхдаа нэг зөөдөлсөн тэр манд болохоор би юм астрологи бичлэгээс гадна хөзрийн бичлэг хийж байна. 8 дугаар сарын хөзрийн урьдчилсан таамаглал зөвгнөл гэсэн бичлэг хийж ингэж зөөдлээд тэгээд тэрнээсээ санаа аваад энэ хорвоо ертөнц намайг ийм хөзрийн бичлэг хийгээч гэж бас санал болгож байгаа юм байна да гэж хүлээж аваад тэгэхээр шинэ бичлэгийг шинэ контентоор уулзаж байна. Тэгэхээр надад өмнө нь нэг ийм санаа төрдөг байсан л та. Одоо энэ тарот хөзрийн бичлэгүүд байдаг шүү дээ, тийм ээ. Танд одоо 7 дугаар сард ямар үйл явдал тохиолдох вэ? 8 дугаар сар за эсвэл одоо таны хайр дурлал амьдрал ямар байж гэдэг юм уу? Тиймэрхүү бичлэгүүд орж ирээд байдаг те. Тэд нар маань нэг 4 хүн хөзрийн сонголттой байдаг шүү дээ, дээлийнх нь. Тэнгүүд нь би болохоор дотроо ингэж боддог гэсэн. Яагаад 8 байж болохгүй гэж? Яагаад 10 байж болохгүй гэж гээд тийм ээ. Тэнгүүтээ би заа 10 арай гэх юм байна. 8 хөзрийн бичлэг хийх хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээ өнөөдөр олсон санаа, өнөөдөр олсон мотивацаараа энэ хүү бичлэгээ хийж байна. За тэгэхээр энэ хүү 8 хөзөр байгаа. Харагдаж байгаачлан. За би тоотог харуулъя. Та бүхэн өөрсдийнхөө хамгийн их татагдж байгаа хөзрийг сонгоод за тэгээ миний оруулсан минут руу ороод тайлал авч болно. Энэхүү ирж байгаа 8 дугаар сар таны амьдралд ямар хуу үйл явдал тохиолдох вэ? Ямар гол үйл явдлууд тохиолдох вэ? Энерги урсгал ямар байх вэ гэдгийг энэхүү хөзрүүдээс хэдүүлээ харцгаая. Та бүхэн төвлөрөөд хөзрөө сонгоорой. За нэгдүгээр хөзрийг сонгосон хүмүүсийн тайллыг өгье. Эхний хөзөр маань King of Pentacles, зоосны хаан. За дараагийн хөзөр маань болохоор 3 зоос хэмээх хөзөр байна. За тэгээд don't doubt it, the situation will improve, recovery хэмээх хөзөрнүүд байна тийм ээ. Тэгэхээр энэхүү 8 дугаар сар таны амьдралд мөнгө, орлого, эд баялаг юм бол маш их хэмжээний орлого орж ирэхээр харагдаж байна. Мөн дээрэс нь аливаа нэг хийх гэж байгаа ажил, за мэргэжил, бизнес, мөнгө рүү чиглэсэн мөнгөтэй холбоотой хандлагатай тиймэрхүү зүйлсүүдээ маш зоригтойгоор өөрийн болгож авах хэрэгтэй. За тэгэхээр юутаач ерөнхий зурагтлаар нь харах юм бол 8 дугаар сар маань их тийм материаллаг сар байх нь тийм ээ. Тэр өнгөрсөн 6, 7, 5 сараас эхлээд таны амьдралд гаццсан байсан мөнгөний урсгалууд байсан бол тийм ээ. 8 дугаар сард маань тухайн урсгалууд нь маш гоё нээгдэж өгөөд илүү их мөнгөний орлоготой, илүү тийм амьдрал илүү баталгаатай, сайхан азтай байх тийм төлөвтэй харагдаж байна. Тэр энэхүү 8 дугаар сарда ямарваа нэг эргэлзээ хэрэггүйгээр өөрийн ажил, өөрийн зорж байгаа зүйлдээ хүрэх шаардлагатай, хүрэх боломж болцоо аз одтой тийм сайхан сар байх юм байна. За тэгээ situation improve гэж юм. Тэгэхээр өмнөх саруудад таны нөхцөл байдал одоогийнхоос арай дорд, арай онцгүй байсан бол 8 сар маань илүү аз жаргалтай сайхан байх нь recovery гэсэн хөзөр гарч ирсэн байна. Эдгэрэлт явагдчихна гэж. Ямарваа нэгэн байдлаар санхүүгийн хүндрэл асуудлууд хэрвээ байсан бол тийм ээ. Энэхүү 8 сар маань таны амьдрал санхүүгийн орлого нээлттэй, санхүүгийн тал дээр эдгэрэлт явагдах нэ. За тэгэхээр 8 дугаар сарда та эргэлзээгүйгээр мөнгө хөрөнгөө өсгөх тийм боломжтой байх нэ. За 2 дугаар группийнхэнтэй тайллыг өгье. Тэр гарч ирсэн хөзөрнүүд маань 3 of Cups, за 7 of Pentacles, improving health, it cannot fail гэсэн хөзөрнүүд гарч ирсэн байна. Тэгэхээр ерөнхий урсгалыг харах юм бол 8 дугаар сард тун давгүй тийм сайхан сар болохоор харагдаж байна. Өнгөрсөн саруудад 5, 6, 7 дугаар саруудад гаццсан байсан ямарваа нэгэн энерги, ажил төрөлтэй холбоотой энерги, найз нөхөд хамт олон харилцаа холбоотой, бас дээрэс нь мөнгөтэй холбоотой байсан тийм энергиуд маань маш сайжирч тийм ээ. Эрүүл мэнд бас сайжрахаар байна. Ямар нэгэн байдлаар та нэг амьдралдаа дэвшил авчрах тийм сайхан хөзрүүнүүд гарч ирсэн байгаа учраас 8 дугаар сард бол илүү аз жаргалтай, илүү боломж болцоотой байх нэ. За олон хүмүүстэй хамтарч харилцсан
ажиллах тийм шаардлагатай тийм үйл явдлууд ирж магадгүй. Дээрээс нь мөн та өнгөрсөн саруудад өөрийнхөө одоо хураасан ажлын үр шимийг хүртэх боломжтой тийм ээ. Таны ажил амьдрал, эрүүл мэнд бол маш сайхан ахиц дэвшил гарахаар харагдаж байна. Мөн дээрээс нь зорж байгаа ажил үйлс чинь одоо маш гоё бүтэмжтэй. Тэнд харагдаж байгаа it cannot fail гэсэн хөзөр гарч ирсэнчлэн таны зорьсон ажил бол бүтлгүүтэхгүй. Аль болох таны талд иргэнэ. Хэрвээ магадгүй эрүүл мэндийн асуудалтай хүн энэ хөбөртлийг үзэж байгаа бол та энэ 8 сард маш гоё эдгэрхээр харагдаж байна гэж хэлнэ. За дараагийн хөзөр маань 3 дугаар групп. 3 дугаар группийг сонгосон, 3 дугаар хөзрийг сонгосон хүмүүсийн тайллыг өгье. За гарч ирсэн хөзрнүүд маань болохоор Five of Pentacles, Queen of Wands. За you're too close to see. Meditation brings answers хэмээх хөзрөнд гарч ирсэн байна тийм ээ. Тэгэхээр энэхүү хөзрнүүдийнх маань ерөнхий нийт утгын энергийг харах юм бол та альва нэг зүйлд хүрч яваа. Та зорьсон зорилгодоо маш ойрхон байна гэсэн тийм энерги гарч ирж байна. Тэгэхээр өнгөрсөн 5, 6, 7 дугаар саруудад та нэг тийм ажил төрөл ч юм уу, карьертай холбоотой ч юм уу, мөнгөтэй холбоотой нэг тийм зорилгоо бүтээх гэдэг тийм ээ. Чүд арай дутаад байсан ч юм уу, арай хурж амжихгүй байсан бол энэхүү 8 сард маань яг таны хүслээр тухайн ажил үйлс маань илүү бүтэмжтэй болж танд илүү ээлтэйгээр тайлагдахаар одоо тийм сайхан сар ирж байгаа харагдаж байна. Тэгэхээр эхний хөзрийг харахад та магадгүй өмнөх саруудад ажил төрөл санхүүгийн хүндрэлүүдтэй тулгарч ирсэн байж магадгүй. 2 дугаар хөзрийг харах юм бол энэхүү 8 сарда та маш илүү эрч хүчтэйгээр тийм ээ зоригтойгоор өөрийнхөө энэхүү асуудлуудыг давж гарч чадна гэж харагдаж байна. Тэгэхээр энэхүү 8 сарда та илүү урам зоригтойгоор илүү одоо давшилсан байдлын тийм эрч хүчтэй тийм энергийг өөрөөсөө засруулж чадах юм бол та одоо өөрийнхөө зорж байгаа зүйлд маш ойрхон байна тийм ээ. Хүрэхэд одоо алхмын затай байна гэж харагдлаа. За тэгээд meditation brings answers хэмээх одоо хөзрийг харах юм бол та өөрийн дотоод ертөнц зөн совиндоо илүү итгэж өөрийгөө бас сонсох шаардлагатай шүү гэсэн тийм мессеж ирж байна. За дараагийн хөзөр маань 4-р групп. 4-р группийг сонгосон үзэгчдийн хариултыг өгье. Тэгэхээр эхний хөзөр маань Ace of Swords, 2 дахь хөзөр нь Eight of Pentacles, 3 дахь нь Take Action, 4 дахь хөзөр нь Finish Something Else First гэмээр хөзөрнүүд гарч ирсэн байна. За тэр ерөнхий урсгал байдлаар нь харах юм бол 8 дугаар сар маань их тийм ажилсаг зүгээр суухгүй их тийм завгүй байхаар харагдлаа. Тэгэхээр хорвоо ертөнц таныг одоо 8 дугаар сар маань амрах, зугаалах сар биш ээ. Ажилдаа төвлөрөө. Одоо хийх ёстой зүйлсээ дуусгаа гэсэн тийм мессеж өгч байна. Хичээнгүй шаргуу байх ёстой байна. За мөн дээрээс нь өмнөх саруудад хийж дуусгаагүй ажлуудаа дуусгах шаардлагатай байна. Тэгснээр энэхүү 8 дугаар сарда та илүү одоо үр өгөөжөө үзэх тийм боломжтой байна. Тэгэхээр 8 дугаар сарда магадгүй та ийш тийш явмаар энэ зугаалмаар найзуудтай уулзмаар гэсэн чинь одоо хорвоо ертөнц таны илүү ажил руу чинь төвлөрүүлээ те. Завгүй байгаад ах тийм боломжтой. Одоо би завгүй байна. Ажлаасаа илүү гарч чадахгүй байна шиг тийм ямар нэгэн байдлаар одоо хэрвээ та сургууль сурдаг бол одоо хичээл, ном, сурлагтай холбоотойгоор их тийм завгүй байх магадaltaй тийм л ерөнхий энергитэйгээр харагдаж байна. За хамгийн эхний үзрийг харах юм бол Ace of Swords тийм ээ. Тухайн үзрийг харах юм бол таны амьдралд ямарваа нэгэн тийм шин санаа, төлөвлөгөө, прожект, шин эхлэл тийм зүйл гарч ирэх боломжтой. Мөн дээрээс нь та одоо өөрийгөө альва нэг зүйлд маш хүчтэйгээр сэтгэлээ зориулах тийм магадaltaй байна. Магадгүй одоо IELTS, TOEFL-ын шалгалтанд бэлдэжсэн бол тухайн зүйлдээ чин сэтгэлээ зориулдаг ч юм уу тийм ээ. За 2 дахь үзрийг харах юм бол та магадгүй бас шинэ ажилд орж магадгүй тухайн ажилдаа их тийм сэтгэлээ зориулж завгүй байдаг ч юм уу тийм ээ. Ажил дээр одоо ажлаа өөрийн болох гэж авах гэж их тийм завгүй хөдөлмөрч байдалтай тийм явах тийм хандлагатай 8 сар угтах нэ. Тэгэхээр ажил төрөлгүй хүмүүс маань ажилд орох магадaltaй байна. Мөн дээрэс нь одоо ажил төрөлтэй хүмүүс маань дээшээ тушаал дэвшээд
шинэ байрыг эзлэх магадaltaй байна. За дараагийн үзэр маань 5 дугаар хүчээр 5 дугаар группийг сонгосон хүмүүс маань анхаарлаа хандуулаарай. Тэр ерөнхий энергийн урсгалыг нь харах юм бол таны амьдралд маш олон боломж энэхүү 8 дугаар сард ирэх чинь. Хайр дурлалч бай, ямар нэгэн байдлаар ажил төрөл, эсвэл гадаад явдаг ч юм уу тийм ээ. Ямар нэгэн байдлаар маш том боломж болцоо, хөгжил дэвшлүүд таны амьдралд орж ирэхээр харагдлаа. Тэгэхээр бол яг сөрөг тал нь юу байж болох вэ гэхээр маш олон сонголтууд гараад ирэхээр дунд нь төрөх тийм ээ. Алийг би сонгох ёстой болоо, би аль замаар нь явбал надад илүү ээлтэй өгөөжтэй байх юм болоо гэдэг ч юм уу. Тиймэрхүү хит олон сонголт гараад ирэхээр хүн жоохон төрөх гээд идэг. За тэгэхээр та энэ 8 сартаа гадаад орн руу явъя гэж зорж исэн бодож исэн бол тухайн зүйл маань бүтэмжтэй байх нь байна. Зорьсон зорилгоо биелүүлэх, бүтээх бас боломжууд нэлттэй харагдлаа. За хоёр дахь үзэр буюу 9 аяга хэмээх хүзрийг харах юм бол таны хүсэл мөрөөдөл зорилго ч маш сайн биелж өгнө. Зөөд биелнэ, мөрөөдөл биелнэ гэдэг шиг тийм сайхан амжилтыг таны амьдралд энэхүү 8 сар маань дуудаж авчирж байгаа юм байна. Илүү тийм амжилттай сар байх нь тийм ээ. За дараагийн үзэр there's something better буюу амьдралд чинь маш тийм том хэмжээний өөрчлөлт, том хэмжээний бэлэг, хувь тавилан ертөнцөөс өгдөх бас боломжтой байна. Өмнө нь таны амьдралд байгаагүйгээр тийм том аз завшаан, боломж, бололцоонууд шинэ сургуульд ордог ч юм уу, шинэ ажилд ордог ч юм уу, та юу хүсэж байна тийм ээ? Шинэ хүнтэй харилцаа холбоотой болж учирдаг ч юм уу, хайр дурлалын харилцаантай ч байж магадгүй. Таны амьдралд өмнө нь байгаагүй маш том аз завшаан орж ирж байгаа юм байна. За би Женер үссэн сүүлийн хүзэр гарч ирсэн байна тийм ээ. Тэгэхээр та амьдралд илүү өгөөмөр хандах шаардлагатай. Жижиг сажиг асуудлуудад нэг санаа зовоодох шаардлагагүй. Амьдрал чинь илүү сайхан бүтэмжтэй байгаа учраас амьдралыг илүү таашааж гоёор хүлээж авал тохиромжтой мүү бас бусдад их тийм өгөөмөр хандаарай, өглөгч байгаарай гэж тийм мессеж ирж байна. За 6 дугаар хүзэр 6 дугаар группийнхэн маань тайллаа сонсороо. Тэгэхээр 6 дугаар группийн дээр хамгийн ихний гарч ирсэн хүзэр маань Four of Wands. За дараагийн үзэр маань Six of Pentacles, тэгээд Peaceful Resolution, Ask Your Mother гэсэн хүзрнүүд гарч ирсэн байна. Тэр ерөнхий хүзрнүүдийн урсгалыг харах юм бол тийм ээ. Та энэ 8 дугаар сард маань хэн нэгэнтэй холбоотойгоор ажил төрлөө хийх, хэн нэгэнтэй холбоотой хэн нэгнээс тийм туслалцаа авсан тийм сар байх болов гэж харж байна. Тэгэхээр гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ энэ 8 сард илүү тийм хамт байх шаардлагатай, илүү тийм цагийг дотны хүмүүстэйгээ өнгөрөөх магадлал маш өндөр байгаа харагдлаа. Тэр 8 дугаар сарда ганцаараа байхаас илүү бусдтай цуг, тийм ээ, бусдтай хамтарсан байдлаар альва нэг зүйлийг хийвэл бусдаас хамааралтай хэн нэгэн танд тийм тусыг өгөхөөр тийм энергитэй харагдлаа. За эхний үзрийг харах юм бол та магадгүй гэрийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрөөх ч юм уу тийм ээ. Эсвэл төрсөн нутаг газар руугаа эргэж очих. За эсвэл шинэ байшин байр худалдаж авдаг ч юм уу, шинэ газар худалдаж авдаг ч юм уу тийм ээ. Үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тийм нэг шинэ зүйлийг өөрийн болгож магадгүй. Мөн дээрэс нь хоёр дахь үзрийг харах юм бол хэн нэгэн танд мөнгөнд тусламж үзүүлэх магадaltaй байна. Эсвэл та нэг тийм ажил төрөл хөөцөлдөж ч юм уу, ажилд орё гэж бодож исэн ч юм уу тийм ээ. Тэгэхээр таны дотны хүн чинь эсвэл таамаглаагүй төсөөлөөгүй багын найз чинь гарч ирээд амьдралд чинь гинт тус болдог ч юм уу тийм ээ. 8 сард хэн нэгэн тийм хэрэгтэй хүн таны амьдрал гарч ирээд тус болох магадaltaй байна. За Peaceful Resolution хэмээх үзэр гарч ирсэн байна. Тэгэхээр ямар нэгэн өмнө гарч ирсэн асуудлууд байсан бол тухайн маргаан үл ойлголцол нь маш эвдүүтэйгээр шийдэгдэнэ. Тэгэхээр хүчлэх, альва нэг зүйлийг хүчээр шийдэх тэмцэхээс илүү тайван, төвчээртэй, маш сайхан тийм гоё хандлагатайгаар байх юм бол таны амьдрал илүү тийм тайван байдлаар асуудлууд шийдэгдэх боломжтой байна, тийм ээ. 8 сар маань илүү тийм тайван дэлгүүн, сэтгэлийн амар амгалан талдаа хандсан тийм сар байх болов уу гэж харлаа. Мөн дээрс нь Ask Your Mother хэмээх үзэр гарч ирсэн байна. Тэгэхээр та ээжээсээ ч юм уу, дотны хүнээсээ ч юм уу, эсвэл найз нөхдөсөө ч юм уу нэрлэлгүйгээр тусламж хүсвэл бас танд илүү өгөөчтэй байх юм болов уу гэж бодож байна. За дараагийн хүзрнүүд маань
7 дугаар групп тийм ээ. 7 дугаар группийнх нь маань эхний хөзөр нь Queen of Swords, дараагийн King of Cups, Unquestionably, Ask Your Angels хэмээх хөзөрнөд гарч ирсэн байна. Тэр ерөнхий урсгалын 8 дугаар сарын урсгалыг танд харах юм бол та бол маш хүчрхэг, зоригтой, шийдэмгий тийм энергийг өөрөөсөө цацруулах юм байна. Тэгэхээр эхний хөзрийг харах юм бол та энэ хүн 8 сарда илүү шудраг, үнэнч бие даасан тийм ээ. Тийм хүчтэй, өөрийн гэсэн байр сууриа хадгалах шаардлагатай тийм нөхцөл байдлуудтай тулгарх юм байна. Хоёр дахь хөзрийг харах юм бол та илүү нас биенд хүрсэн том хүн шиг аливаа нэг зүйлд шийдвэр гаргах шаардлагатай байна тийм ээ. Бусдтай их тийм дипломатч, тэнцвэртэй харилцаатай байх шаардлагатай. Мөн дээрэс нь таны амьдрал ямарваа нэг тийм шийдвэр гаргах шаардлага тулгарч магадгүй. Тэгэхээр ерөнхий том зураглалаар харах юм бол 8 дугаар сарда та маш том шийдвэрийг гаргах тийм бололцоотой тийм шаардлагатай тулнаа. Өөртөө эргэлзэлгүй тийм ээ, маш зоригтойгоор тухайн шийдвэрийнхээ ард гарч чадна. Хэрэв та шийдвэр гаргахдаа хэн нэгнээс тусалцаа авах шаардлагатай байна. Надад хэн нэгэн аливаа нэг зүйл дээр маань туслах шаардлагатай байна гэх юм бол сахиусан тэнгэрүүдээсээ бас тусламж хүсч асууж залбирах юм бол тийм ээ, хорвоо ертөнц таны хамгаалж дэмжиж явдаг сахиусан тэнгэрүүд чинь танд бас таны амьдралд чинь тухайн шийдвэрийг гаргахад тань маш том тус дэмжлэг болох бас боломжтой байна. Тэгэхээр тухайн шийдвэр маань ямар ч шийдвэр байж болно шүү дээ тийм ээ. Би ажилд орё гэж шийдсэн бол ажилд орж чадна. Ажлаасаа гармаар байна гэж шийдсэн бол гарч чадах нь байна. Та бол аливаа зүйлд илүү тийм логиктой, уул суур, байр суурьтай ханддаг. Их тийм айхтар, ухаантай, тийм санаатай хүн байна уу гэж би хэлэхээр байна. За 8 дахь хөзөр, 8 дахь группыг сонгосон хүмүүс маань тайлбар авна уу? Тэгэхээр эхний хөзөр маань Five of Wands, хоёр дахь хөзөр маань Six of Swords, the Compromise, Be Patient хэмээх хөзрүүд гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хүн 8 дугаар сарда таны хувьд бусдтай жоохон үйл ойлголцсон, маргалцсан ямар нэг тийм асуудал тулгарсан байх юм бол тухайн асуудлыг шийдвэрлэх, өндөрлүүлэх, төгсгөх тийм боломжтой байна тийм ээ. Тэгэхээр магадгүй өнгөрсөн сард үүссэн байсан хууль хэрэгцсэн асуудал, хэн нэгэнтэй холбоотой маргаан асуудлууд байсан бол тийм ээ, энэхүү 8 дугаар сард маань тухайн асуудлуудыг нэг тийш нь шийдэх шаардлагатай, тэднэртэй нүүр тулах шаардлагатай тулгарх нэ. За нэг бас өөрөөр юу гэж хэлж болох вэ гэхээр та хэрвээ сурагч бол тийм ээ, эсвэл нэг тийм тэмцээн уралдаанд оролцож байгаа бол эсвэл тийм олимпийн тамирчин ямар нэгэн байдлаар хэн нэгэнтэй хүч чадлаа үзэх, сорих шаардлагатай тийм хүн бас байж магадгүй шүү дээ тийм. Тэгэхээр 3 дахь хөзрийг харах юм бол та аливаа нэг тулгарсан байгаа тухайн асуудалтай буулт хийж өгөх юм бол тийм ээ. Тэгээд 4 дахь хөзрийг харах юм бол Be Patient буюу төвчээртэй байж чадах юм бол тухайн асуудал маань илүү эргээр, илүү хөнгөн шийдвэрлэгдэх бас боломжтой. Асуудалд илүү тулсан хэрцгий байдлаар хандахгүйгээр илүү зөөлөн төвчээртэйгээр буулт хийсэн байдлаар тухайн асуудалтай хандах юм бол илүү танд илүү амар байх юм болов уу гэж бодлоо. За мөн дээрээс нь 2 дахь хөзрийг харах юм бол тийм ээ, та тухайн тулгарсан асуудал ямарваа нэгэн тэр шийдэх ёстой, шийдвэрлэх зүйлдээ та ард нь гараад тийм ээ, илүү амьдрал чинь тайван болоод дараагийн шат руугаа бас орох тийм боломжтой. Асуудал намжаад тайвшрах боломжтой байна гэж харлаа.